За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Сайхан наадсан уу? Сайхан наадаж байна уу? Сайхан наадлаа. Сайхан наадж байна. За нэлийн удаан амарлаа шүү. Тэглээ. За тэгээд сайхан их амралтын дараа ингээд 3 дахь дугаараараа уулзж гин. Тэгээ 3 дахь дугаар минь бас онцгой зочдтой бас болж байгаа. Тэгээд ямар дугаар вэ гэдгийг харсан баг. Наадмын дараа яагаад сэтгэл хоосордог вэ гэд нэг юм хөнгөн гоё сэдв ярих чинь. Гэхдээ бид нэр өнөөдөр 2 сэдв ярина. Тийм тэрийг тэгээ явандаа гоё гаргаж ирье. За тэгээд манай анхны зочинтой дугаараар орж байгаа 2 залуу маань өөрсдөө танилцуулаач. За тэгээ манай 2 залуу маань болохоор бит хоёр Nemo гэдэг студидтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд бит хоёрын одоо энэ одоо бичлэгний маань edit гэдэг бүхий л ажлыг одоо энэ 2 залуучууд маань одоо хариуцаж ингээд ажилладаг байгаа. Тэгээд анхны одоо ийм дугаар дээр маань зочинтой дугаар дээр маань оролцож байгаад бит хоёр бол маш их баяртай байгаад байгаа. За тэгээд 2 залуучуудаагаа үзэгчтэй одоо танилцуулъя да. За танилцуулъя. За сайн байцгаана уу? Намайг Соврот гэдэг. Одоо 25 настай. Тэгээ мөсийн философи ангийг төгссөн. Яг хоо одоо л мэрэгчлээсээ ер нь дээл бүхэл төрлөөр үзэж байна доо. Одоо л ер нь энэ Nemo студийнхаа менежерээр ажилладаг. Манайх ер нь бол шууд дамжуулалт, зураг, дүрс, бичлэг гэх мэт одоо үйлчлэгийг байгуулах болгон хүмүүст үзүүлээ явчихна. За наваг мөнх оргил гэдэг Nemo студид зураглаач, видео эдитер гэдэг. Тэгээд өөрөө нэг подкаст янзлдаг хүн подкастт орно гэхээр бас сонирхолтой санагдсан. Тэгээд манайх яг подкастнда та хоёроо одоо нөгөө оролцож байгаа зорилго маань болохоор та хэд маань бүгдээрээ эдэр насн дээрээ явж байгаа залуучууд. Тэгэхээр эдэр насны одоо энэ залуучуудын маань дуу хоолой танаа үеийн хүүхдүүдэд одоо залуучуудад хүүхдүүд гэхгүй залуучуудад маш их хэрэгтэй байгаа учраас хэдүүлээ ерөнхийдөө бол одоо 2 сэдвийн талаар гоё чөлөөтэй энэ дугаар дээрээ ярилцъя гэж та хоёроо ингэж зорж ингэж урьж байгаа шүү. Тэгээ урилгын маань аваад зөвшөөрөөд манай подкастт орж аваад маш их баярлалаа. За өрсөн тас баярлалаа. За тэгэхээр энэ наадмын дараа яагаад сэтгэл хоосордог вэ гэд ийм сэдв байгаад байгаа. Энэ нь яг ямар учиртай вэ? Хүмүүстэй ийм мэдрэмж юу байдгүй. За бүгдэнд нь сайхан наадмын баярын мэндийг хүргэе. Зарим бас нөгөө нэг улс зарим аим улс гинэ. Зарим аймагуудад одоо наадам маань ерөөхдөө бас үргэлжилж байгаа. За тэгээд нөгөө зарим одоо Эрдэнэ хотын 30 жил 50 жил ингээд тохиогдоод ингээд сайхан ингээд дуусж байгаа. Ер нь бол наадам бол дуусаагүй л. Одоо ер нь шутрах тийшэл ингээд хандж. Одоо тэгээд юу яана? Нөгөө цалны найрнууд явна. Тэр чинь болоогүй. Тэгэхээр чи ингээд ерөнхийдөө наадам гэж байгаа бодловч ингээд яг 100-ийн 3 сард ингээд бүтэн үргэлжилж байгаа л баяр юм бэлээ л дээ. Тэгээд яг нөгөө наадмын дараах яга сэтгэл жоохон гонсгор байдаг вэ гэхээр энэ нөгөө бидний нөгөө нэг одоо энэ амьдралтай бидний одоо энэ одоо орчин нөхцөл байдалтай л хамаатай болоод байгаа юм л да. Тэгээд яг нөгөө бид нар чинь нөгөө нэг жилд одоо нэг л удаа амардаг. Тэр амралтаа бол яг хүмүүс тааруулж агаад энэ наадмын амралтаар бол ингээ авдаг байгаа даа. Тэгэхээр яг нэлээдгүй нэг 10-аас 1 сар орчим хүмүүс л амраад байх шиг байгаа. Тэгээд ингээд яг энэ чинь ингээд жилд нэг хүн удаа буюу ингээд 20 хоногийн амралт гэдэг чинь бас бодоход одоо урт хугацааны ч гэсэндээ хийх юм айгу богинохан манай Монголын зүүн чинь ерөөхдөө бол 2 сар л үргэлжлээд байгаа шүү дээ. Тэгээд 100 юм богинохон учраас буцаад хүмүүс нэг их одоо ачаалтаа орох гээд тэ бэлтгэгдээд энэ одоо үеийн сэтгэл зүйл гэж ерөнхийдөө ингэ тодорхойлоод байлээ. Тэгэхээр яг одоо нөгөө гэр бүлийнхэнтэйгээ яг ингээд монголчууд одоо яг гэр бүлтэй чанартай цаг зав хүүхдүүдтэй чанартай цаг зав гаргадаг үе нь яг энэ наадмын үе юм байлээ. Тэгээ ингээд бүгд одоо ингээд ажил төрөлдөө хичээл сургуультай орно гэхээр яг сэтгэлд нь жаахан тийм байгаа учраас наадмын дараах л одоо хоосрал гэж нэрлэдэг байгаа юм л да.
Тэгээд хэдүүлээ яг энэ одоо нэг сэдвийн талаар жоохон ярилцъя л да тий. Наадмаар ерөнхийдөө бол та хэд маань юу хийв тийм ээ? Залуучууд ер нь наадмаарыг юу хийдэг вэ? Надаас одоо залуу дүүнер алд суугаад байгаа шүү дээ. Тэр нь надад айгүй их сонирхолтой байгаад байна. Магадгүй одоо ингээд наадмын дараах сэтгэл гонсоо одоо яагаад ингээд гонсоодаг вэ гэдээ ингээд ярангууд бас буухгүй байж магадгүй. Тэ? Бууж байгаа хүмүүсээс байгаа тий. Тэгэхээр та хэд маань яг юу гэж ингэж харж байна, юу гэж ойлгож байна. Миний хувьд гэх юм бол яг одоо ингэж 9 сарын 1 ингээ хүүхд хичээл сургуульд ороо. Тэгээ бас дээрээс нь миний давхар ажлууд эхлэх учраас надад одоо энэ ингээл амраал баймаар үнэхээр тийг санагдаад байгаа байхгүй. Би ч одоо дөнгөж хөдөөнөөс ирээл одоо ингээд шууд подкастнда ингээд орж байгаа жишээ нийтээ ингээд ажил одоо өнөөдөр ингээд миний хувьд ингээд шууд эхэлж байгаа тий. Гэтэл чи ингээд ажилдаа орсон ч гэсэндээ одоо буцаад ингээд хөдөө байсан үеэ ч юм уу эсвэл ингээд нэг тайван суух үеэ ч юм уу ингээд би ингээд үйл хөмшиг нэр санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та хэдэд ер нь энэ сэдвүүн одоо яг юу гэж бууж байна. За оргиогоос эхлэх юм би эхлэх юм. За ер нь л яг уу жилийн жилд хотод байж үзээгүү дээ. Тэгэл дандаа л наадмаар хөдөө ихвчлэндээ Баянгор авчтий. Хөдөө явбал тэгэл тэнд л наадмалдаг та. За энэ жилийн тухайд гэвэл их онцлог жил боллоо. Хүүхэд бараг 10 хэдэн жилийн дараа юм уу анх удаа энэ Улаанбаатарт наадмалж үзлээ. Манай ажил чинь 10-наас амраад 20-д орсон байхгүй. Тэгээ тэр оронд ер нь наадмын амралт яагаад ийм хүмүүсийг ач холбогдол өгдөг бас жоохон ч гэсэн мэдрэгдлээ. Тий ер нь айгүй тэгээ хотод тэр нэг 10 хэдэн жилийн дараа наадмалж үзэхэр чих сони юм шин. Тэгээ төв зөнгөлтхий нэг тойрж үзлээ. Гадаад хүн шиг болчт юм байна. Тэр чирсэн яг шинэ ертөнц зогтож авч байгаа юм чинь. Гайхаал бишрээл яхаа тэр нэг гайхах юм одоо ер нь гадаад хүн шиг л юм шинэ юм харж байгаа юм шиг л мэдрэмж төрөд байгаа байхгүй. Яагаад гэж байгаа гэхээр одоо тэ аюу энэ хотод төв зөнгөлт хийж ер нь тойрог уудсан. Тэгэл ер нь тэнд байгаа бүх одоо зүйлс аюу шинэлэг. Тийм яг хуу наадмын дараах сэтгэл хоосрол гэвэл яг саяны ярианаас л дүгнэлт хийж бууж ин тэрнээс ер нь бол яг хуу яг одоогоор бол наадмын дараах сэтгэл хаасралтай өртөж үзээгөө явж ийн юм уу тий. Тэгээд сая наадмын араас бас ажлын ер нь ачаал бас их байсан болохоор тэгээд залуу хүн болооч тэр нэг сэтгэл хаасрал масралж бодсонгүй ажиллаа бодоол тэгэл явлаа да. Яг нь миний хувьд бол ер нь наадмаар бас дандаа хөдөө явдаг гэсэн баг та. Тэгээд цэнгэлдэх бас ордог ус наадам бодлого нь орох юм. Заримдаа бас ороогүй жилмэлээ болох. Тэг яг наадмын дараа гэх юм бол нэг өмнө нь нэг 10 жил тэгээ оюутан болоо ч юм яг ингээд наадам дуусаад тэгээ намар бол хичээл орох гэдэг шүү дээ. Тий. Тэрэн дээр айгу бас жоохон тийм юутай юм уу? Тийм цаанаасаа нэг жоохон одоо ингээд зууралтай. Зуураатай. За ингээд хичээл эхлэе тэгээ буцаад нөгөө нэг ингээд өглөө ирц ирээл тэгэл өдөржингөө хичээл орхон тэгэл. Өмнө нь бол яг тиймэрхүүс тэгээ яг одоо төгсөөд яг ажил дээр гарч ирээд ер нь бол яг одоогоор нэг тийм наадам дуусаад ингэн гээд бодохоор бас нэг тийм сэтгэлд нэг төгшөрт ч юм өндөртэй юм бол мэдрэгдэхгүй л. Тэг яг нөгөө удаан ажилласан хүмүүс яг жил бүтэн ажиллаад яг наадмын үеэр 100 одоо амардаг тэр амралтаа хүлээдэг ч юм уу. Тиймэрхүү байдаг болохоор яг тэр нь дуусны араас бас өөр байдаг гэж магадгүй л тэгээд тийм байна. Насны л онцлог юм шүү дээ тий. Бид тэр 10 жил их сурвал бол одоо нэг зуны дараах сэтгэл хаасан. Чи одоо ингэ айгүй гоё шүү дээ. Тэгэл нэг туслан дээрээ тэгэл байгаа л амирээд тэнгуүтэй нэг 3 сар айгүй хурдан дуусч 8 сар гараал тэгэл амир ингээл хурдан өдрөө нэг өнгөрөнгөт гэл 8 сарын сүүлийн 7 нөгөө. тэгэхээр чи ер нь бодохоор ч бас ингээд энэ сэтвтэйгээ ий чи бас ингээ ойр байгаа зү тэ. Яг ингээ бид нар чи ингээд нөгөө юунд ч баригдахгүй өглөө сэрүүлгэнд тэ өглөө сэрүүлгээрсэхгүй таваараа сэрнэ. Тэгээ таваараа байж байгаа л нэг хоолоо ээж идээд л ингээд ерөөс ингээд цаганд баригдахгүй ингээд байхаар хүн айгүй хамардаг юм байл л тэ. Тэгээд яг ингээд нөгөө цаганд баригдах тэр үе рүүгээ ирэхээр хүн ингээд жоохон ингээд
санаашралдаар ч юм уу за бүр айгу готраад ахын ч бас хаашаа юм те тэгэхээр нөгөө ийм үг гэдэг чтэй дараа жилийн надад даанч хол байна да гэдэг тийм дараа жилийн амралтаа чухал байна да. Тийм тэгээ бидний манай Монголын ингээд нөгөө юм тэмдэглэдэг энэ баяр наадам гэдэг маань өөрөө бас айгүй онцгой байдгийм байна. Тэгээ дээрэс нь нөгөө нэг хөдөө байгаа ах トゥ эгч нартайгаа бас ингээд жилд нэг удаа ингэж очиж уулздаг. Тэд нар маань ч гэсэндээ биднэрт ингээ айгүй хүнд итгэлтэй ингэж уулзаад хамт ингээ байдаг. Ийм бас гоё бас нэг юм цаг мөч байгаад тах шиг байна. Тийм. Тэгэхээр энийг нөгөө нэг айгу хүн дээр бол хүлээж авах хэрэггүй л те. Тийм. Дараа жилийн наадам болно. Тэгээ одоо буцаад ажилдаа ороход хүмүүс одоо ингэдэг гинэ 100 болоод за наадмаас тусдаа авч үзэнгүүт хүмүүс нөгөө нэг 100 болохоор айгүй юм сэтгэл хөөрөл өндөртэй болдог гинэ. За тэгээд наадмын үеэр маш их одоо ингээл фестивалууд тоглолтууд болж байгаа. Дээрээс нь ингээл наадам болж ийн, найз нөхдүүдээрээ уулзж ийн гэл маш их юм санхүүгийн гарлага гардаг гинэ. Тэгээд маш их одоо хураасан мөнгөө өрөөд эсвэл зээл тавьдаг ч юм уу те. Тэгээд буцаад яг ажилдаа ороход мэдрэмж бас амар идэг гэж байна. Тэгэхээр бас тийм талаас байд юм болов. Эн чинь бол яг нөгөө төрхөн зургийг л та. Тийм. Яг төрхөн зур бид нэг юм одоо бид нар мөнгө төлж байгаахан хэрэг бид нар бас тэнцэнээс таашаал аз жаргаад бас ингээд аваад дурсамж ч юм уу те. Тэрийг магадгүй бодоод тэгээд одоо дараа жилийнхэн дахин дурсамжийг эхлүүлэх нь л тэгээд хоримтлаа. Тэгээд за одоо ингээд хоримтлаа эхлүүлье гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бол нэг амар одоо юу гэдэг чинь хүнд бол биш. Энэ бол төрхөн зургийг одоо магадгүй бид нар чинь одоо бидний тарих нөгөө нэг амралттай байх хугацаанаас амралтын голмоосоо гарч идэх байгаа байхгүй. Нөгөө 1-2 сар бүр ингээд назгаарцсан. Тэнгүүтэл чи нөгөө араасаа сэрүүлгэнч дуурал одоо юу гэдэг чинь те хурал юу адын уцаар ярилт юу байдгийг те тэр бүгд нь ингээд нөгөө араасаа ингээд ороод ирэхээр тарих нөгөө нэг яг одоо би одоо ажиллаж эхлэх чинь гэдгээ айгу удаан хүлээж авдгийн юм байна л та. Тэгэхээр энэ дээр бас нэг юм ялаа гараад гэж байгаа. Магадгүй одоо энэ ирчмээр ингээд 1 сар мөр явчих юм бол энэ одоо энэ их сая одоо энэ сэтгэл хөөрөл одоо намжаад тэгээд юм хэд бол зүгээр ингээд урсгалаараа юм болчих болоо төрхөн зургийн л асуудал ах гэж амралтандаа дасцсан, залхуу болцсон. Тарих нь ажиллахгүй унтаа болцсон. Надаа нэг асуулт байна. Энд гэхдээ цаг уур одоо энэ манайх болохоор ч өвлөн айгуу хөдөн 100 бас халуун гэдэг нөө эрсдэс байгаа шүү дээ. Тэнгүүд нөө нэг улирлын чанараас бол бас хамаардаг байх тийм үү. Тэнгүүд одоо бусад одоо ингээд дулаан орнууд те яг нэг тийм хүдэрдгүү дулаан байждаг. Нэг л үлрэлтэй. Тийм орнууд тэнгүүд одоо манайхтай харьцуулахад ер нь яг улирал солигдоход энэ хүмүүсийн сэтгэл зүйн одоо өөрчлөлтүүд байгаа шүү дээ. Тэднээс нь бас одоо харьцангуй байдгүй яг энэ ярьж байгаа сэдв маань болонгод яг тэр тал дээр тийм шүү дээ. Тийм. Хүмүүсийн сэтгэл санаа ер нь улирал олгонд ингээд дандаа ингээд өөрчлөгдөж хувьсан ингээд өөрчлөгдөж байна. Тийм. Миний хэлэх гээд байгаа ганцхан наадам одоо энэ юу амралт гэдэгтэй ш нь яг улирлын юунаас бас хамаарч байгаа шүү дээ тийм. Шалтгаална. Одоо өвлчин ингээл нөгөө нэг яг даараал бүх юмаа ингээл барайл хуримтлуулаад байж үзнэ 100 ингэж амар гарч ирдэг. Тийм шүү дэлгээл сул тавиал гээл булчин чангарж байгаа шууд магни уугаал 100 болоо. Тэгсэн байх нь шүү дээ. Яг хөө тэгээ нөгөө яг гуниг хэдий ингээд төрөөд те ингэж байгаа боловч бид нар чинь нөгөө нэг монголчууд чинь тэр дундаа нөгөө дөрвөн улиралтай хамаарад улирлаасаа хамаарна тасан зохицох чадвар өндөртэй байдгийн юм чинь эн чинь бол нөгөө төр зургийн юм хоосрол явж байгаа боловч байнгын одоо дараа жилийн наадам боллоо одоо нөгөө гуниглаад суун гэсэн хоосролтой байна гэсэн үг бол биш. Энэ бол ерөнхийдөө бол төр зургийг харин энэ төр зургийн энэ хэсэгэн хугацаа хэдүүлээ гой дурсамжаараа те гоё юм сайхан байлаа шүү гэдэг юмар л ингээд нэг юм дээд ингээд өнгөрөх ёстой юм шиг байна. Тэрнээс бол одоо за яанда гэд ингээд шаналсан биш те. За одоо ингээд сайхан наадлаа. За одоо ажилдаа ингээд ирч хүчтэй ингээд орой гэх юм бол эдисэн ч гэсэн тэрийг дагаад одоо ингээд сэргэж явах магадaltaй байгаад тахна шүү дээ тийм ээ. Баланстай тааруулах л хэрэгтэй тий. Хэд амарчвал бас тийм ээ тий. Тийм сэрэндээ дасаад сэргэх гэж одоо бас хөрх юм боллоо шүү дээ. Нөгөө нэгдүгээр ангийн хүүхдүүд чи одоо нэгдүгээр ангид төгссөн хүүхдүүд одоо хоёрдугаар ангид орно шүү дээ. Тэгээ унтаад байдаг гэдэг байгаа байхгүй юу?
Тэр чинь нөгөө аргагүй шүү дээ өглөө дуртай цагтаа босоод орой чинь бараг 11 12-ийн алдад л унтж байгаа байхгүй юу. Тэнгүүт өглөөс ирэхгүй шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө нэг өглөө 9 10 цагт сэргээд нөгөө хичээл дээр навч гарч чинь нөгөө хүүхдүүд чинь одоо том хүн гэхээсээ илүү хүүхэд бас тэрэнд хүртээд байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө дэгэнд нь оруулна гэдэг шиг одооноос хүүхдүүдийгээ жоохон их дамраагаад 9 цагтанд нь унтуулад ингээ хичээл ороход нь бас бэлтгэл хэрэгтэй юм билэ. Тэгэхээр хэр удаан амарснаас шалтгаалаад хэр удаан нөгөө юу руугаа шилжих вэ те ажил руугаа шилжих вэ гэдэг нь бас тэрийг нэг 2 дахин нугална л. Тэгэхээр угаасаа нөгөө нэг шилжилтийн хугацаа бол харилцаа адилгүй байх нь хүн болгонд өөр. Би бол сая нэг угаасаа над би яг нэг 10 хоног л амарсан. Тэгээд ажилдаа ороход бол нэг их яг асуудал бол байгаагүй. Яг ажиллаад эхлэхэд бол нэг яа унтахын центр гэсэн бол бодогдоог угаасаа би барагч амраагүй. Тийм тэгэхээр их амарч байгаа хүмүүс маань жоохон тэгэх нь байна. Гэхдээ зүгээр буцаад ажилдаа орч чадна. Би чадна. Тэг бид чадсан. Хоолн тухайн үеэл гоё мэдрэл ажиргалтайгаар л өнгөрөх хэрэгтэй байдаг шүү дээ. Тий яг амар тэр одоо өрсөн мөнгө ч гэдэг юм цаг хугацаа амралтанда нэг ял болгоод хашчул амралт бол биш л болох юм. Тий яг зөв. Ер нь бол бусад оронд ч гэсэндээ ийм одоо бид нар шиг ийм гоё те чанартай наадамлаад тийм амарж байгаа хүмүүс бол ховор штэ ихэнх нь бол тэгэл аялал ингээл явж байгаа. Гэтэл бид нар чинь айгу өвөрмөц амраад байгаа. Тэгэл ингээл үндэсний дээл хувцас өмснө тэ тэгэл тэнд чинь одоо Монголын гэсэн бүх зүйлийг л гарч ирж штэ тэ одоо Монголын одоо юу гэдгийг шагаа байна, ном сум байна, морь байна. Энэ болгоныг үзнэ гэдэг чинь бид нар бас ингээд айгуу тийм өвөрмөц гоё ингээд зүйлийг үзээд байгаа байхгүй. А энийгээ улам жил бүр ингээд илүү ингээд ахиу бас ингээд нөгөө үзчих байх одоо шаардлагатай юм шиг байлаа. Юу н хэрэгцээтэй юм шиг байлаа. Одоо яг бид ингээд залуу одоо баг байхтай ч юм уу те ээж аваагаа дагаад бид нар за морь үзье гэвэл жоохон төвөгшөөх хандлагатай ч гэдэм наранд те тэгэл тэр олон хүний дунд ингээ боддог байсан бол өөрөө яг ингээд яг уу ээж хүн болоод те ингээд нэг бүтэн хүн одоо өсөж байгаа надад болвол жил бүрийн энэ наадмын энэ онцлогийг бүр ингээ хүүхдэд үзүүлмээр санагдсан. Морь уралдаан гэдэг чинь ийм байдгийн, бүх барилдана гэдэг чинь ийм байд ингээд тайлбарлаад явангууд хүүхэд тэрийг айгүйх сонирхдаг юм байна лээ. Одоо яах за сонирхгүй энийг одоо мэдхгүй юм чинь гэж юусаа хайж болохгүй. Тэгэхээр тэрийг бид нэр өөртөө мэдчихэж л энэ нөгөө өв соёл гэдэг чинь цаашаа ингээд уламжлагдаж л ерөнхийдөө л явах юм байна. Тэгэхээр одоо нөгөө яг зөв одоо би тэгтээ яг цэнгэлтгийн наадмыг бас үзээгүй л хүн байхгүй юу. Тэгээд дотор нь орж үзээгүй. Тэгээд энэ жил бол яг тэгж бодогдсон. За дараа жил бол ингээд нэг цэнгэлтгээ тойроод үзье. Тэ эн чинь бас нөгөө монгол хүн болж төрснийх одоо нөгөө наснаасаа бас болоод юм мэдгүй. Тэгээд ямар ч хэлсэн ингээд Монголын гэсэн юмаа энэ жил айгүйх мэдэрсэн. Ийм байдаг билүү. Тэг хөдөөчин нэрээ би ч одоо нөгөө жоохон байхдаа айгүйх одоо малтай айлд үлддэг хонинд явдаг юм байсан. Тэрийгээ бүр ингээ мартадлаа одоо хотын юм иргэншил болцсон. Суурьшмал болцсон байгаа даахгүй би. Гэтэл сая ингээд зориод ингээд өвөл нь угаасаа манай хүүхдүүд чинь ингээл те агаар одоо ийм бохортой агаараар ингээм амьсгалж чинь энэ одоо 2хан сар чамаагүй ингээ хүүхдээ ингээд бүр өтгөн дээр аваач гэдэг ийм зоригтой манай гэр бүл энэ жил ингээд гарч тийм гэтэл чинь би өөрөө баг ингээд өмнөх одоо бүр бага насны дурсамжууд маань ингээд сэргээд айгүй ийм нэг тийм гоё мэдрэмж ингээ авсан. Тэгэхээр нөгөө жил болгон яг ингээд нэг ийм одоо танаа одоо ингээ хүн надаас асуувал те жишээ нь гадны хүн байг л те танаа одоо Монгол наадам л гэж яриад ах юм те тэр наадам яг юу болдгийг гэхэд би наадам гэдэг чинь цаана ийм учиртай учраас бид нар монголчууд бид нар наадмыг ингэж тэмдэглэдэг юмаа гэд хэрвээ би хариулах юм бол яг хариулж чадах юм болоо гэж бодсон чинь яг л бас чадахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр хүнд ингээд зүгээр ингээд гайхуулаад ч юм уу ингээд өнгөрөхөөсөө илүү эхлээд тэрийгээ би өөрөө дээрээ мэдэрч үзээд дараа нь тэрийгээ хүмүүст одоо ингээд гоё хэлвэл эн чинь бүр илүү одоо үнцэнтэй болох юм байна гэдэг юм бас ойлгож авсан юм байна. Тийм шүү. Энэ жилийн наадам гэхдээ арай л нэг арай онцлогтой. Тэгээ ер нь үзэх юм үзүү штэ гэж давхар. Утга авалгын үед ч гэсэн энэ Монгол наадам гэдэг ясныг илэрхийлсэн шиг. Гэхдээ энүүнд нөгөө нэг одоо манай залуучууд амир хоролцоотой болоод байгаа учраас энэ нөгөө илүү ингээд нэг юм илүү утга авалтай гэж би бодоод байгаа. Тийм. Ер нь сүүлийн жилүүдэд
яг тийм айгу анзаардаг байгаа байхгүй юу. Монгол одоо залуучууд одоо эдгээр насны залуучууд одоо бид нар бол ингээ ухамсарлаад байна те хүүхдтэй үзүүлэх өв соёлоо ингэж юм наа. За одоо амар өв соёл гэл ингээл тайлбарлахаас илүү биднэрт ойр байгаа энэ өв соёлын заадаг ингээл наад юм байна, цагаансаар юм байна те. Энэнгээр ингээ хүүхдтэй ингээ мэдрүүлээд таниулчихж байгаа. Гэтэл ч бүр ингээл за бүр дээр үеийнхээ болио л доо те. Гэтэл сүүлийн үеийн залуучууд маань илүү монгол хувцас өмсдөг болчихсон. Одоо тэгээд нөгөө чагсаал ихэд монгол хувцас өмсөж ирсэн харагдсан надад. Тэгээд нөгөө сая нэг нөгөө хэдэн сар төлөө нөгөө таандрын тоглолт болоход тэн дээр бүгд нөгөө монгол хувцастай яваад байсан. Тийм тэдний дандаа нөгөө залуучууд ингээд байгаад байсан. Тэгэхээр нөгөө залуучуудын одоо бодол маань би монгол улсын хүн, би монгол иргэн. Тэгээ манай Монголд одоо ийм юм байдаг шүү дээ. Энийгээ бид нэр ингээд соён одоо ингээд дэлгэрүүлэх одоо үүрэгтэй байна гэдэг жоох ухамсарлаад байгаа юм уу мэдгүй. Ямар ч хэлсэн нөгөө залуучууд энд аяга оролцоотой болчингууд чинь л одоо энэ нийгэм чинь дагаад залуус юу хэрэгтэй байна? Залуус юу сонирхож чинь гэдэг тэгээд ингээд жоохон дэвшээд байгаа юм болоо гэж би бас хараад байгаа. Тэгээд минь нээлт энэ төр ч их аяга гоё бол. Бүрхэн л болчихсон. За тэгээд Немостуудтэй хөдөөнөөс яг цэвэр гоё өөр хангаа одоо юу лээ Батүлцгийн айрыг ингээд дүүнэртээ зориулж авчирсан. Тэгээ би тэгэд айргуу уугаад бас сайхан надж байна гэдэг байхгүй юу? Наацаар л байна да. Гоё айраг гэнэ. Гэтэ эн чинь бас айгүй шинэлэг юм тий айраг уугал сайхан юм яриад Тий. Гэтэ яг байдаг бах тий өөрөөр. Хоол идэлээд. Тэгээ одоо нөгөө нэг энэ зуны уйлралт чи өрөөсөө энэ айраг саам тэгээ ер нь цагаан айдаг төлхөө хэрэглэвэл энэ чинь нөгөө нэг ашигтай бактери нөгөө нэг айраг саамнасаа бид нар авчиж чинь тэгээд нөгөө өвөлдөө яг бэлддэг л гэдэг юм байлээ. Тэгээд зуныхаа уйлралт харин айл болох тийм. Би нэг амар сонирхолтой юм хэлэх үү. Би одоо ерөөсөө сүлд хитэ ханы төрснээс санддаг байхгүй юу? Ер нь л сүлийн эдэн жил ерөөсөө ханы төрдөг юм. Тэг яг би энийг нэг юмтай холбож ярих айгүй дуртай байдаг байхгүй өөрөө. Яг би нэг шинжлэх ухаанаар нь батлаад нотлоод ийм юм байна гэ гаргаагүй л. Тэгтээ миний дархлааны одоо дархлаач гэх юм уу тэр ер нь бага байхад суудсан болов уу гэж боддог. Тэр нь яасан гэхээр ер нь зуны 3 сар тэгэл гадаа өнжөхдөө өвөө нэг айрагаар шавшаал. Тэгэл ерөөсө бүтэн би тас хараа өөхөд 9 сарын 1-ийг нь хичээлдээ ирдэг байсан байхгүй. Тэгэл айгүй гоё тэр чинь усанд ормор ихгүй шүү дээ. Тэгэл жоох хөх чинь нөө айргаад шүршүүлжэл тоглоол яваал хөлрөөлөө хатаал маргааш нь тэрэн дээрээ айргаад төрхөөл. Тэгээ нөө нэг гол мол цэвлүүл усанд орж байгаа. Тэгээд ер нь айгүй тийм миний дархлаанд тийм тийм. Гоё хувийн юмр оруулсан болоо гэж бодод. Тэр санаа төрдөг шүү дээ. Тэр тэгтээ би бас тэгвэл хэлсэн л тэгээд наршихгүй тэгээд яадаг маад гэл яг тоглоал явж байгаа юм. Айргаар шавчаачаал тэгээд яачдаг гэсэн. Тэнгүүтээ бас адилхан өвөө эмэд дээр өссөн болохоор тэгээд 100 ер нь тэгэл боор цагаар нь боор цаг гэдэл харуулагдал тараг угаал. Тэр цагаан дээр чи ер нь л амар олон юм хийж болдог. Тийм. Би ч бол бас яг бүр тас хөдөө эмээ дээрээ өссөн. Тэгэл эмээгийнхаа одоо би үхс аж чадахгүй л тий. Тэгээ түүнээс бол бус одоо сүгэ өрөлт өрмөө цагсаа тарга бүрэн эзgiгээ хийн, ааруулаа хийн, бясалгаа шахна бүгдийг хийн. Тэгээд ер нь бол идэх юм амар ихтэй хооронд нь солиол тос мос солиол тэгэл идээл хаад янз бүрийн өөр амтууд гарч ирээл гэдэг. Тэр нь амар гоё. Одоо ч гэсэндээ ерөнхийдөө бол ингээл үргэлжилж байгаа штэ. Аль болох ингээд нөгөө цагаан эдэг энэ л уулга, таргийн уулга, чихэргүй уулга гэл. Тэгэл энэ уламж одоо энэ биднэр дээр ингээд хэрэгжиж ирсэн энэ арга ч гэсэндээ одоо би бас хүүхдтэй энийг ингээд хэрэгжүүлэх гээд байгаа байхгүй юу. Аль болох ингээд нөгөө айгар шавчиж амжаагүй л. Гэхдээ нөгөө нэг саам маам уулгаад л те. Тэгэхээр нөгөө бидний нөгөө хоол хүнснээрээ өөрийгөө ангаа гэдэг нь барыг нөгөө бидний энэ нөгөө маллаа жохын энэ нөгөө нэг хүнснүүд чинь барыг нөгөө бид нар чинь яг өвөлдөө ингээд бэлдээд байгаа юм гэсэн л үг юм байлаа. Гэтэ нэг одооны хүүхдүүд чагаа тэгэл шууд тэгэл юм амир одоо эсэглэм юм тиймэрхүү юмнууд идэхгүй л байна. Тэгэнгүүт юу болцсон бэл ч шар сүүний чихэр энтер гээд ааруулан чихэр тийм.
Тийм манай нөгөө дотоодын бүтээгдэхүүн гэж одоо Дотоод үйлдвэрүүд. Тэр тэгтээ хэр байд юм бэл тээ. Тэгтээ айгуу гоё юм бэл шүү дээ. Тэнгүүтээ өөр бас нөгөө нэг Чихэр нь бол гант тий. тийм. тэр чинь нөгөө өвөр хангай хожирч сум байдаг. Шарсууг бол одоо тэр үйлдвэр нь байдаг. тийм үү. Одоо Тийм нэг ногоон цастаж чихэр яваад. Тийм. Тэр чинь тэгээд айгүй өөр олон төрөл байдаг болсон. Тийм моттой чихрэлээ. Эсвэл ийм нөгөө нэг маа шиг ийм зөөлхөн байдаг болсон мөлий. Тэгэл зүгээр ийм нөгөө тавгийн идээр тавьдаг чихэр шиг чихэрч байж ах шиг. Тэгээ энэ ер нь бол яг ингээд нас явсных юм байна бодоод байсан чигээ одоо ингээл би ч одоо ингээл хөдөг үрээл ингээл баймаар байна гээл тэгснэ тэгэл ингээл одоо дотоодын үйлдвэрээ дэмжин гээл ингээд одоо айлд ороод ингээл цагаан эдэг ингээл айгүй гой хөдөлтөж аваал тийм тэгэл одоо хөдөөний айлууд чи ерөнхийдөө бол ингээд бэлэм зардаг болсон байлаа шүү дээ. Ааруул цагаан одоо юу гэдгийг те тараг бай найраг бай ер нь бол ингээд бүгдийг ингээ гой боловсруулад бэлдээд ингээд тавьчихсан нь бол маш илбэг харагдчихсан. Тэгэл бүгднгээс нь ингээ жоохон аваад яваад байсан. Тэгээ бараг жилийнхээ тийм дараа жилийн 100 болтлох одоо нэг хүнсээ балаач аваад тэр дандаа ингээ тийм ааруул маруулаа. Тэгээ өрмөө аваад ингээ хөлдөөж жишээний те. Тийм байна. Нас явахаар тэгдгийм байх шүү. Үнэт зүйл нь ер нь нэгэнд аваа жоохон өөрчлөгдөж тах шиг байна тий. Үнэсний өв соёл майл хэдэж жоох юм аа сайх. Таагаас би нэг гоё асуулт асуу заяа. Монголын ямар өв соёлыг таад ингээд байгаасаа тий энийг ингээд цаашдаа ингээд аваад ингээд мартагдуулахгүй ингээд явчих гэдэг тийм ямар зүйл өгдөг вэ? За би бол угаасаа зөндөл байгаа ахaltaа тэр болгоныг мэдгүй байна. Миний яг амьдралд ойр гэх юм бол яг одоо энэ гоё цагаан идэг боловсруулах. Ганцхан тэр малаас авж байгаа сүг айгүй олон төрлийн юм болгож штэ тий. Тэгээ миний нэг хүсэл байдаг би зүгээр инстаграмда тиймэрхүү гоё бичлэгүүд хийж тахайсаа гэж боддог. Яг галт тогооныхоо өмнө ингээд суугаал сүгээ хөөрүүлээл за яаж тараг бүрхүү. За тараг бүрснийхаа дараа тэр таргаа яаж ааруулах уу? Тэгээ ааруулнаа яагаад яаж хатаах уу те? Эсвэл чихртэй ааруулыг яаж их эсвэл хуруудыг яаж их юм. За гарсан шар сүгийг яаж ашиглах уу гэх. Тийм бол одоо нөгөө юу орчинд байгаад байна шүү дээ тий. За хөдөө бол ингээд салхи агаараар бол ингээд хатаад ингээд болчихдаг. Гэтэл чинь яг орон сууцны бид нар чинь цагаан идэгээ ер нь яаж боломжтой байна шүү дээ тийм ээ. Би бол хийж үзээгүй байхгүй юу. Тэгэхээр энэ бас гоё юм байна. Орон сууцнд яаж одоо хийж боловсруулж болох уу тий. Арга техник нь ямар байдгүй тий хүмүүс мэдчих юм бол би ч гэсэн чиний инстаграм руу ороод дагаад иж бас хүүхдээ тэгэл яг өөрөөс сүү аваад яг ингээл тараг бүрж яг хоолнд нь оруулчихсан. За манай одоо ингээл шатар матар гэл зөндөө юм байдаг үстэй тий. Би ч нөө айргаар шавшуулах гэдэг. Тэгээ тэрийг баг имчилгээ олгох гоё юм шүү тий. Тий. Яг миний яг өв соёл гэхээс илүү зүгээр ер нь яг бага насны хүүхдүүд маань одоо зүгээр яг хөдөө тэр өсвөр нас ухаарж байгаа нас масаа ч юм уу ядд 103 сар ч юм уу өнгөрөөвл гоё тэрийг ер нь тийм гоё соёлчлуулах юм уу тий. Одоо яг энэ байрны хүүхдүүдийг хараад ингээл өөрийнхөө хүүхд настай хөдөө гол дээр мал дээр харьцуулахаар яг уу мэдээч ингээл хоёр өөр орчин шүү дээ тий. Гэтэ даваа тал сул тал нь байгаа. Гэтэл ер нь би бол яг надад сонголт өгөх юм бол хөдөө баг насаа л өнгөрүүлнэ гэж байна. Тэрийг л ер нь л яг. Тийм шүү тийм тий. Одоо ер нь бол хүүхдүүд айгүй хөдөө явах дургу болсон. Одоо би чинь ингээл уг нь ингээд герман ингээд одоо сумын төв дээр ягаад байдаг ч гэсэн тий амралт толлоо би бүр яг юм хөдөө рүү ингээл яг ингээд сургууль дуустлаа ажилдаа биш хөдөө явдаг гэсэн бохоо юу. Тэгэл өвлийн амралт боллоо явдаг. Тэгэл мал төлн явдаг. Яг одоо яг хараад тахад бол дүүнер бол тэгж авахгүй харагдал. Хөдөө айгүй хөнгө болсон. Тэгэхээр яг зуны 3 сар бол хөдөө очоод гоё туслаад тэгээд бас гоё тархлагаад иврээд ааруул цагаа идэх юм бол гоё. Бодос сэтгэж санаж байгаа юм шал өөр болно дөө тий. Минийх ч одоо нэлээд жоохон хүнцэт болох гэдэг. Тийм шүү дээ. Яг нөө нэг саны нөө нэг хөдөө одоо өсөх баг насаа хөдөө өнгөрөх ч юм уу тэд нар ч яг нөө нэг одоо
байгаа орчин лайфстайл. тий тэр нь угаасаа суудсан байгаа болохоор тэгэл угаасаа л нүүдэлж байгаа юм тэгэл хөдөө малаа юу тэрмэр бол одоо суудсан. Яг ёс заншил гэх юм бол юу яасан юм аа. Саяхан би нэг хөрмөнд явсан байхгүй. Тэгэнгүүт яг одоо яг залуучууд одоо яг нэг 25-наас одоо 30 дотор хөрмөө хийж байгаа хүмүүс. Тэгэнгүүт яг нэг тийм жоохон барууны гэх юм. Тиймэрхүү. Тэгэнгүүт манайх чи одоо яг хөрөмлөх ёсгээ бүр тустай ингээд бүр ёс байгаа шүү дээ. Бэрэг гуйх тэгэнгүүтээ ингээд хөрмийгээд юу лээ нөө нэг хоёр талаасаа юу гэдэг лээ тэр чинь. Нөө нэг гал голом. Юу хэлээсэ? Нөө нэг хоёр талаас нэг юм нийлүүлэн гэдэг үү гэж. Хадмынхын талаас илүү нөө нэг юу өгöd идэв шүү дээ. Альны хадам. Эрэгтэйгийн тал уу эмэгтэйгийн тал уу? Харин аль нь үлээ нөө нэг Юу гэдэг. нэг гэр тэгэл нөө нэг ер нь л яа дээ. тэр чи юу гэдэг лээ нэр нь Тусгаар хөрөм тусгаарлаж өгнө. Гал Галамтай тусгаарлах. тий гал галгаж өгнө. Эцгийн галнаас гал. Үгүй арай өөрөөр хэлээд юм шүү. Өрх тусгаарлах. үгүй За таврал авчихсан. сүйд явахд чинь юу өгöd идэв штэ ёо Цүн бүгд юу? үгүй бүгд өгчлээ. Гэхдээ ер нь бүгд солих. Гарыг билээгөө. Дээр үйд үү? тий Мэдгүй. бараг бүгд солих сэтгэс ах тий. Монгол хоригдлох ёс бэр гурих ёсоо ер нь сэргээ гэж байгаа юм. тэрийг авч үлдээ гэж юм уу? Тэрний тасалдаг юм л олчаал тоо. Гэхдээ яг зүгээр тэр нөгөө нэг ярьж байгаа юм аа л яах гээд ярьж хэлчихээ нэг орж ирэхгүй л юм л та. Гэхдээ яг тэрэн дээр нөгөө нэг арай яг тэр тал руугаа бас би болгоод өөрөө бас одоо хэрвээ хөрөм хийхэр болох юм бол хөдөө ч юм уу яг гоё ёс заншлах. Монгол одоо заншлаараа. Тийм. Тэнгүүд хүмүүс болгоод арай нэг тийм барууны ч юм уу. Бас яг нөгөө нэг шашин машинс байгалах тэнгүүд тэрхий бүр ингээл юу сүмүүд ч юм уу нэг тиймэрхүү болцсон. Санагдаад. Тэнгүүд одоо ингээд нөгөө нэг бирийн талаас нь ингээл аав нь ингээл хөтөлж орж мөрөөл оруулж ирдэ штэ. Тэр мөр ч малгууд маа соёл биш байхгүй. Тэнгүүд тэр мөр одоо бүр яг ингээд суух гэж юм эсвэл яг зүгээр яг надад л тэгж санагдсан. Арай л юу л болчлаа л доо. Барууны болоод байна те. Тэг гүнзгийс идэв болчлаа л доо. Тэгвэл бодож байгаа л. Тийм штэ нөгөө одоо ингээд яг хэдэн оноос хойш Хормын ордон чинь хэдэн онд байгуулагдсан гэдэг юм бэ? Ер нь Хормын ордон байгуулахаас өмнө бид нар чинь нөгөө Монгол гэртээ ингээ хормилдог байгаа ш ах トゥ нараа ингээ цуглуулад тэгээд ингээ одоо хурим найр болох гэр тусдаа тэгээд дээрэс нь нөгөө нэг яг одоо хуримлаад дөнгөж гарч байгаа залуучуудын гэр нь одоо залуу хосын бүр ингээ амьдрах гэр нь одоо тавилгатайгаа бүр ингээ тусдаа ингээ барьсан. Тэгээ ингээд одоо дээр үеийн монголчуудын хөрөн бол ерөнхийдөө бол яг тийм байсан байгаа байхгүй. Тэгээд шинэ гэрийг нь бүр ингээд бариад өчгсөн. Одоо хүүгийн одоо талаас те ингээд гэр бэлдээд одоо бүр одоо уламжлалтай тэр нь болохоор нөгөө ингээд галаа таслаад ингээд албан ёсоор ингээд одоо манай хүү өрх тусгаарлаад гарлаа гэд ингээд уламжлалж ингэж одоо гэр нь бил ингээ гаргадаг болчихсон. Сүүлийн үед бид нар яагаад вэ гэхээр залуучууд маань өөртөө юма бэлддэг болж байна шүү дээ. Тийм ээ ерөнхийдөө айлгалах хоёр талаасаа одоо хөдөлмөрлөж байгаад ч гэдэг юм уу те ингээд ийм л болоод байна л да. Гэхдээ одоо яг хормын ордонд бас ингээ болж байгаа манай Монгол хормын ч бас л гоё штэ. Ер нь Монгол хувцас өмссөн те. Тэгээд тэр чи одоо ингээд сүү тавьж байгаа эмэгтэйгийнх нь тал нь эндээ эрэгтэйгийнх нь тал нь эндээ гэд ингээд бүр ёс олгож ингээд хийдэг. Тэгэхээр миний бодлоор бол яг за бүр одоо бүр хөдөө биш юм а гэхэд те ядаж нөгөө хормын орондоо Монгол ёсоор нь хийвэл бас гоё санагддаг. Надад яг зүг орж ирээд нөө буруу орж инж гэдэг лөө. Яг хөө тэр инжлэг л дээ. Юу юм бэ? Яг хөө одоо тэр чинь тэгэл нөгөө нэг одоо өрх тусгаарлахад одоо тэр хүнд ингээ хөрөнгөө тастаж өгдөг гэдэг. Тийм л юм ба шүү дээ. Одоо ингээд дээр үед байхад юм бол одоо юм малнаасаа тастаж өгдөг. Тий. Тэгээд гэр бэлдэж өгдөг. Тэгээд одоо нөгөө нэг одоо хүүдээ имэйл өгдөг ч юм уу. Дээр үйл Монгол дээр үеч яг одоо тэгэл нөгөө аав нь бурхан ингээд бүр шилжүүлж хиндэн ч юм шилжүүлж өгдөг ч юм. Нутаг нутгийнхаа нөгөө ёсоор л тэгж авдаг. Тэгэл яг нөгөө нэг тэр соёлоос нөгөө нэг бас нөгөө нэг бусад одоо улсуудад орнуудад
янз л байгаа л да. Тэнгүүт тэрийгээ одоо хадгалж үлдээд явал бас гэж орж ирж байна. Бас өөр ёс заншлууд бас зөндөл байгаа л байна. Манай Монгол ингэж хөрмөлдөг юм. Хэлэх нь шүү дээ. Гоё. Нэг л өөр бол танд яг ямар Юу? сая биднээс асуултанд та өөрөө хариулвал. Өөрөө хариуллаа. Тэгэл ер нь бол энэ нөгөө нэг Монголын энэ хөдөө ах байгаал ер нь бол ингээ хадгалаад одоо үлдээсэл гэж бодож штэ тий. Тэгээд одоо эн чинь нөгөө нэг ер нь л одоо жил ирэх тусам л юм болгон чинь ингээ хэлбэр амархан болоод байна. Тэгээд эцэг эхчүүд бид нар тий бидний ер нь шийдэх нь асуудал байгаад байгаа байхгүй юу? Чи хүүхэдтэй та хүүхэдтэй юу одоо харуулмаар байна, юу үзүүлмээр байна. Хөдөө үнэхэр үзүүлмээр байгаа бол одоо ингээ нөгөө нэг хөдөө гэр амралтууд тий тэгээд нөгөө ингээд малтаа танилцсангаа хүүхдүүдтэй ингээд мал танилцуулангаа энэ гэрт ингээд буудлаараа гэдэг ийм газар зөндөө болчихсон. Тэгэхээр энэ газрууд нь илүү одоо ийм боловсронгуй бас болоод тий эргүү илүү одоо ингээд өргөнд тэлэх юм болвол ийшээгээ бол очиход бол ямар ч одоо асуудал одоо байхгүй санагдаад байгаа байхгүй надад. Тэгэхээр одоо би энэ жилийн зорилго бол ерөнхийдөө бол Монголд одоо 100 болгон охиныгоо энэ хөдөө ингээ байлгая. Яг хөдөө гарч гүүгээд энэ хүүхэд чинь ингээ нөгөө юм хязгаарлагдмал биш. Хаашаач гарсан тал нутаг тий хаашаач гарсан ямар ч одоо гүйсэн хаашаач гарч гүйсэн тэнд саад бэрхшээл гэж алах тий гүүж гарч тоглож байгаа орж ирэл хоолоо идэл эн чинь ингээ аяга өвлчөр болгоод юм байна хүүхдийг. Тэгэхээр одоо нөгөө бид нарт ямар цаг хугацаа байна тэрүүндээ тааруулаад хүүхдээ ингэж одоо өсгөё гэж бодох нь эцэг их бидний одоо хийж өгөх зүйл болоод байна л да. Тэгэхээр бид нар л энийг алдагдуулах ингээ явах юм бол энэ бүрэн боломжтой юм байна л гэж бодоод байна л да. Одоо энэ хүүхдүүдэд яг одоо үеийнхэндээ гэх юм бол бас адилхан нэг юу штэ шагаа штэ. Тэнгүүд шагаа наадгаа одоо тэр соёл бас бол юу байгаа байхгүй. Одоо өөр орнууд бодонгууд бас адилхан тэгэл нэг чулуун молооч юм нэг тийм солонгос зүүнүүд байдаг штэ. Тэгвэл манайд болонгод шагаа гэдэг одоо яг бодохоор манайхаас өөр рүү орж ирэхгүй байхгүй. Тэгээд тэнгуут чинь шагаагаар тоглодог зөндөө олон тоглоом байдаг. Тэгээд тэр юуг соёлох юм. Тэрийг бас одоо дүүнер түүхтүүд бас төлхөө бас тоглодог ч юм уу. Ядаж мэддэг байвал бас. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө шагаан дээр чинь нөгөө нэг валамлиургүй ядчил нөгөө юугаад майр урал дөрвөн бэрхээ хаяал тий. Шагаа шүүрэн шагаа харна. Шагаараа мараа тоглох амар утсан шүү дээ. Энэ одоо ингээд ер нь бол яг ингээл айгүйх сонирхол татах юмнууд айгүйх ингээ байгаад байнгут энэ зүйлүүд ингээ мартагдаад шүү дээ. Тэгэхээр эднийг яаж гоё сонирхолтойгоор хүүхдүүдэд таниулах уу, яаж хүүхдүүдийн сонирхлыг татах уу гээл дахиад ийм шинэлэг зүйл бас сэтгэл хэрэгтэй юм л да тийм. Тэгвэл одоо яг ингээл уламжлалт байдлаараа яг хүүхдүүдэд хилэнгүүд тэд нар чинь ер нь бол ингээд тэнгисэж байгаа л уц руугаа ингээл тоглоом ингээ явчихад байгаа. Яг нэг хитрхи яг одоо тэгэл ер нь уц нэг юун дээр видео тоглоом ч юм уу тийм хүн тоглолцсон шүү дээ. Тэнгүүд яг бүр тэрийгээ яг танганц шатаж нэг мэддэг болчихвол бүр яг ингээл уцаа байлаад одоо энэ чагаараа тоглол үндэсний юм аа. Гэтэ яг тгийнд болд юм бэлээ. Уцаа хүүхэд хайд юм бэлээ. Тийм. Тэгж байгаа юугаар сэлчв? Үгүй ерөөсөө ингээл гараал ерөөсөө ингээд одоо ингээд сая ингээ манай охин бол уцсаас үзнэ бас өвдгөө гэхгүй үзнэ. Гэхдээ тэнд ингээ очингууд тэр хүүхдийн харах өнцөг ч юм уу хийх юм амар айгүйх болоод ирж байгаа байхгүй. Тэнд нэг ингээл ямаа одоо майлдаг ч юм уу тэнгүүд тэр айгүйх сонирхлын татаад өмнө нь тэр хүүхэд тийм юм үзээгүй байж таарлаа л да. Тэнгүүд ерөөсө тэр хүүхэд тийшээгээ анхаарлан царнаад л тэгээд аль болох ингээл гадаал гүйж гараад идэв юм байна. Тэгээд тэр гадаа гүйж гараад байгаа хүүхдээ хүү нааш уцаа үздэг чинь хэцүү шттэ тий. Тэгэхээр яг нөгөө нэг ингэж бодож магадгүй. За хөдөө очивол нөгөө л нэг уцаа үзэл байх биш юм бэлээ. Зүгээр л ингээл хайчих тий. Зүгээр ингээл гаргаал хайчих өөрөө шороогоороо тоглолдог сүнжүү эсвэл авчирсан тоглоомуудаараа өөрөө гадаа шороотойгоо ингээд тоглолдог сүнжүү тэр ерөөсөө одоо тэгэл хайчмаар юм бэлээ. Бид нэр хэцээгчүүд бид нар араас нь хөө чи инг тэг гэдэг харин асууж байгаа асуултанд нь яг оновчтой зөв тайлбарлаад өгөх чухал юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Тэгээ манай охины сая энэ уцсын хөдөө яваад л уцсны хэрэглээ бараг байгаагүй. Сая бараг гэртээ ирээл
зургтаа үзэл ёох ямар гоё ингэж байгаа байхгүй. Тэр нь бол гаргалгаа нь хөдөө явах юм шүү тий. Хөдөө Орчин явуул. орчин нь өөрчлөгдөхөөр танин мэд шин танин мэдгүй процессыг явагдаад тах шиг үнэ тий. Тий, яг тийм. Тэгэд угаасаа тэр хүүхдийнхаа яагаад гэдэг асуултанд хариулах угаасаа айгүй маш чухал үүрэгтэй. Маш олон эцэгчүүд бүдэрдэг гэдэг байна шүү дээ. Өөрөө татдаг гэдэг байна шүү дээ. Тий. Хариулж чадахгүй ч Юмнууд даач бүдрээд тэр шаасандаач бүдрээд тий. Энэ яагаад гэдэг асуултанд найл болох л олон талын өнцгөөс нь хариулж л авах хэрэгтэй. Тэгээ бид нар нөгөө нэг ингэдэг штэ 10 жилд нэг Монгол ёс заншлын заагаасаа гээл тэ одоо Монголын түүх мөхөл орж л байгаа юм л да. Тэгээ ингээд ном дунд ангийн хүмүүсийн ном ихэр яг шагаанаад гэдэг ингээд байгаа юм л да. Гэтэл эний чинь нөгөө танаа хичээл ордог юм чингээ эцэгчүүд юу н хаягддаг. харин тийм. Тэр чинь нөгөө нэг ингээд тэр одоо цаг хугацаатай байгаа штэ. Тэр чи одоо ингээд нэг сар нэг жилээр ингэж заахгүй одоо сургалтын хөтөлбөрт нь одоо баг ингэ цаг багчил ингэж тэр хүүхдэд зааж байгаа боловч тэрийг яг нөгөө нэг мэдлэг болтол нь бас заах цаг хугацаа бол байхгүй байгаад хөтөлбөрт те. Тэгэхээр яг л үнэхээр л ингээл те бид нар ингээл зорж штэ хөдөөгөө мартагдуулахгүй байх юмсан болж л өгвөл ингээл хөдөөдөл байвал гоё юм байна гэдэг жаа штэ те. Энийг өрөөсөө эцэгчүүд л хийх юм бэл. Юу нь бодоод байгаа. Тийчтэй тий. Жохон ч одоо өөрөө хөдөө гэж. Яа энэ юу юм бэ? Би уцаа байллаа гэсэн юм шүү дээ. Тэр хөдөөрөө чи явчих яа. Хичээл та би. Тэгэхээр ер нь яг бодсон хүүхэд бол нөгөө аягүй сонирхдаг юм байлээ. Тэрийг нь эцэгчүүд бид нэр гүрийж агааж болоо. Тэнд ч очиод бидний тав тухчаамаас алдагдсан шүү дээ. Хэдэн 4 ханы дунд байгаа бицлахаас өксүүлээл те. За бороо мороо орвол нөгөө гэрт нь ингээл үер орж ирээл, ус орж ирээл тэр чинь нөгөө бид нар өөртөө л ингээл янзлаа шүү дээ те. Тэгэл тэнгууд ингээд манай охин ингээ бүх юм нь цааш нээсэн. Гадаа ингээд унтахтаа гадаа ингээд шүдээ авах нь хүртэл тэр хүүхдэд айгүй жаргалтай байхгүй. Ээж та тийш харж ин тийш та хав арах байна те гэж тэнгууд надад айгүй гоё. Тэгээ тэр хүүхдээ чинь нүд нь ингээ гэрэлтээд байгаа байхгүй ингээ хилтганаал ингээ юм болгоныг үзчих гээл. Тэгээл ингээ ээж одоо энэ хөшгөж нөө тооныг ярьж байгаа. Энэ ингээ хөшиг хаахгүй бол өглөө унтаж чадахгүй юм шүү те гээл тэгж байгаа. Тэнгүүт эний чи ингээ өрхөөр ингээ татангууд ингээ харах болчдөг байхгүй ингээ гэл ингээ Тэр амар тийм лаг санагдаж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд хажууд нь би ингээд тэр хүний ингээ хараад ахаар чинь би бас л Монголоо алдсан Монгол явж байгаа байхгүй. Надад ингээ тохгүй байгаа ихний 1-2 хоног. Тэгээ ингээл баг ингээ 4-5 дахь дээрээс би чинь баг хөдөөний болоод ирж байгаа байхгүй шүү дээ. Ажил нөгөө гадаа мада гар мар угаах муух зүгээс тийм ямар ч асуудалгүй. Тэгээ би Шууд голоос ингэж аваад нүрээ байгаа. Тийм, Тэгэл хуцаа угаагаал нь чи. яг Хүт уусарсах. тийм. Тэгэхээр бидний эцэг ер нь бидний оролцоо ер нь айгуу чухал юм байлээ гэж бодсон. Тэнгүүд нөө охин билүү охин. Тэнгүүд өмнө 100 ч юм уу яг саяны 100-аас өмнөх 100-уудад ер нь тэгж хөдөөмтэй. Үгүй. Яг одоо бит хоёр нөө манай гэр бүл нөгөө ингээд жоохон гэж бодоод байгаа байхгүй юу тэр хүүхдээ чинь. За арай л юмны учраас мэдэх болоогүй гэ. Тэгээ энэ жил яг ингээд 5-наас хүрээд бас наантай цаантай жоохон ингээ өөрөө бас ингээ асуугаад те. Тэнгүүд нь яг одоо л юм сонирхож байгаа үе юм байна гэж бодоод энэ жил яг зориод аваа явж байгаа байхгүй юу. Тэгээд энэ жил яг авч явсан болсон ундаг бүх юмыг манай одоо морь зөрнөөс л айдаг гэсэн шүү дээ манай хүн чинь ингээ үрхээрээ ингээ айдаг. Тэгээ морины үнэрт дургу хамраа зэмгчээд энэ нөгөө юу үнэртэй байгаа ээж аа муухай ингээд тэгээ ингээ морины баас нүрчүүл ингээд гар нь ингээд тэр чигээрээ яг яваад гэсэн чинь ерөөсөө энэ жил бол ингээ бүх юмыг унжирцаа. Одоо ингээд бид нар чинь ингээд нөгөө баруун аймагуд руу гарч байгаа штэ. Тэнгүүд ингээ нөгөө элэн насархаа дээр очиж за шууд тэмээ унж байгаа. Тэгэл тэмээ унжидэл өстой гоё юм байна гэл. Одоо ээж би морь унуулж байгаа. Морь өстой гоё юм. Тэгээ сүүлдээ мотоцикл дээр болоо. Тэгээд ирэхээр айгуу жаргалтай байсан. Тэгэл одоо яг юуг нь анзаарах юм шүү. Яг намар болол нэг зунжгаа гоё байсан хөхт яг ингээл жоохон хөтрөл намар болол нэг цэцэрлэг хичээл гээл тэнгүүд сэтгэл санаа нь яаж ингээ харах юм шиг бас. Тийм. Тэгэл одоо энэ бүхний араас чинь наадмын хоосрол эхлээд байгаа шүү дээ гэж. Тийм шүү дээ. Би хүртэл ярьсан мангаж жаргалтай байсан. Амар гоё. Одоо хоосрал гэсэн чинь бүгд ирээ. Одоо за хот ингээд нэгтгэс ажилтай. Би нэг хоосроод байна. За ингээд ерөнхийдөө бол наадам маань үнэхээр сайхан байна. Яриад бол дуусахгүй байна, тийм ээ. Тэгээ яалтчгүй наадмынхын сэдвийг бүгд хэдүүлэн өнөөдөртөө ингээ хаагаад тэгээ дараагийнхаа сэдв рүү орох уу да. За тий.
За тэгээд энэ сэдвэн үргээд өндөрлөе. Тэгээд би тэгэд ямар ч тааж үргэлжлүүлээд өөр сэдв рүү орно. Тэгэхээр 2 дугаар болгож оруулъя гэж бодож байна. Тэгээд дараа жилийн наадмаар дахиад уулзцгаая дөрүлээ. Тэгээд маш их баярлаа. Маш их баярлалаа. Хаста сайхан наадмын талаар ярьлаа. Тэгээд дараа жил дахиад наадмаараа бүгдээрээ уулзцгаая. Дахиад хоосолтой ярьцгаая. Баярлалаа. Баяртай.